Нивала ни гэж. Дэне лоо житэрч байгаа зүйл тийм ээ. Дэне ламжийн заваа шинэ дэм бицэл. Дэне лоо житэрч байгаа зүйл хоёр байгаа ш тийм ээ. Тэгээ ламжийн заваа шинэ дэнсэл бол ингээд ерөнхийдөө жоохон цаашаагаа жоохон задраа цацраа тэгээд гүйцэчлээ тийм ээ. Одоо хоёрдугаарт нь бол дэне лоо житэрч байгаа зүйл гэж. Буйны садаг шүтээ тэгээд өөрийнхөө оюуныг яаж одоо судлах юм бэ, хөгжүүлэх юм бэ гэдэг тэр явсан. За тэн дотроо хоёр байна гэж. Далвин дэнда нямбул ланвын чарар дүү гүлваадан нямб житэр ламбын цулог чөлөөтэй шүтээнд дор шимийг авахын тулд сануулгах хийгээд шимийг ямар мэт авахын ёс болоо гэж. Анхных дор гурваа чөлөө өвчрлийг танин барих хийгээд түүний хэрэг ихтэйг санах хийгээд олохуя бэрхийг санах болоо гэж. За чөлөө өвчрл эхлээд чөлөөтэй шүтээнд шимийг авахын тулд сануулна. Авахын тулд сануулах гэж байна тийм. Тийм учраас энэ чи ийм хэрэгтэй ийм ховор хэрэгтэй бөгөөд ховор ийм олцсон юм шүү. Тийм ээ. Тэгээ олсон дээр энийг нэг хэргийг гаргаарай л гэх гээд байна шүү дээ тийм ээ. Тэгээд тэгвэл хэргийг яаж гаргах юм бэ гэхдээ тэр нямж жидрэл юм бэ зүйл гэж ийм хоёр гарах юм. За эхлээд яаж сануулах вэ гэхдээ тэр бол эхлээд далжир ойсон ба гэж. Чөлөө өвчрийг таниул чи ийм мундаг юм олцсон юм шүү. Чөлөө өвчрийг таниулах юм ш чи наад би чи ийм хэрэгтэй юм шүү. Тийм ээ. Жохон хүмүүс юу ч мэдэхгүй нэг шар чулуу барайл явж байв. Том хүн бол яг хөө тэрийг одоо тэр нь алт бай гэж бодъё л да тийм ээ. Тэгвэл том хүн бол жоохон хүмүүс тэрийг алт гэж мэдэхгүй юм чинь зүгээр л өөрөө л тоглоол ингээл адилхан чулуутай айгүй тэрнээс жоохон алаг зүгээр нэг ингийн чулуу байх юм бол энэ ямар гоё чулуу вэ нөхөө хайж ш тийм. Тэгэхээр тэр чинь тэр алтны үнцнийг бол ойлгохгүй ш тийм. Гэтэл нэг том хүн бол тийм болох юм бол этгээд тэрийг нандинаад ингээл явна ш тийм. Яг тэрэн шиг л чөлөө өвчрөл гэдгийг эхлээ таниулах хэрэгтэй байхгүй. Далжир угаасан ба гэж. Тэгээ дараа нь яг хөө тэгээ дон чава эн чи хэрэг ихтэй юм шүү дээ гэж санах. Тэгээд нийдгаава самбаа олоход хэрэгтэй юм аа гэдгийг санах. Нэг ийм чөлөө өвчрөлт чи ийм юм байдаг юм байна. Тэгээ эн чи их хэргийг бүтээж болдог юм байна. Тэгвэл яг одоо бүтээхгүй эн чин дахиад олддоггүй юм байна л гэдгийг санах юм. Дамбуулааны далваад нь жарваа уу гэж. За чөлөө болон өвчрөл болоо гэж. Дамбууны анхных нь дүдвал доод үд гэдэг номноос ер нь бол далваа жарваа хоёр үгээр ялгаатай юм бэ гэхдээ зэрэг галжиндан барлын чанаа далва түнжин цогын чанаа жарвал гэдэг. Харьцлагын шалтгаанаас хагцсан талаас нь чөлөө зохилтын шалтгаан бүрдсэн талаас нь учрал гэдэг. Тийм нэг юм. За доод үдэд бол одоо энэ тухай бол байдаг байна тийм ээ. Тимжис гэж. Тим гэсэн цөлтөм гэсэн. Цөлтмээр бол адгуусны олон амьтны мөн чанар хийгээд чөлөөгүй 8-ыг төвчиж түүгээр чөлөөг үргэлжид олноо. Хэмээн зарлигдсан мэт чөлөөгүй 8 дугаар хагацх нь бол чөлөөтэй болоо л гэж. Гэхдээ зэрэг ер нь бол Антон Жуны цөлтөм дайшин мэд гэж өмнө жигт байгаа байсан тийм ээ. Ит өндрийн одоо гол уг шалтгаан бол цөлтөм юм шагшаа бод юм. Тэгэхээр шагшаа бодоорч л яг хөөхтэй зэрэг энэ юуг л олох нь шүү дээ. Чөлөө өвчл түүний биеийг л олдог байх юм шүү дээ. Тэгэхээр шагшаа бодоор бол дүндон даваа думын овуудан гэхдээ зэрэг адгуусны мөн чанараас хагцна. Тэгээд дээр нь чөлөөгүй 8-ыг бол төвчээд тэгээд тэр дэис ихтэй зэрэг тэр цөлтмээр чинь чөлөөг үргэлжид олдог юм аа хэмээн зарлигдсан. Гэхдээ зэрэг мяхан бааж ад гэж байх чөлөөгүй 8 гэж байх юм тэрнээс хагцах юм бол чөлөөтэй болно л гэж. За мяхан бааж адны тэгвэл мяхан бааж ад гэж юу хэлээд байгаа юм бэ гэхдээ зэрэг ми маян би мяхан баа хоёр янз байгаа шүү тийм ээ. Тэгэхээр ми маян би мяхан баанууд бол 3 узын дунах тэгээд лацаар юм буу урт настай тэнгэр төрөх гэж байгаа. Тэгэхээр энэ дөрөвт төрөөгүй байх юм бол ми маян би мяхан баагаас хагцчлаа гэж. За тэгээд хүн болсон ч гэсэн эхлээд яах вэ? Хойноос хойноосод явал зүгээр юм шиг. Хүн болсон ч гэсэн санжээ жугаа мэдвийн жалвийн га мэдваа гэж. Бурхан залраагүй, гараагүй. Тэгээд бурханы зарлиг байхгүй. Тийм газар төрчих юм бол яах вэ? Нэг мяхан байгуулна тийм ээ. Бурхан зарлиг заларцсан байсан ч гэсэн энэ одоо хор намшийн мэжүүн гэж байна тийм ээ. Дөрвөн нөхөр одоо байхгүй тийм юр тавхуу газар төрчих юм бол бурханы зарлиг одоо бурханы шашин замбуу төвд дэлгэрсэн байсан ч гэсэн ерөөсө бурханы шашин дэлгэрээ үе гэж байна юм шүү дээ тийм ээ. Жишээлх юм бол санжаа оцрон бурханы шашин нөвлчээд бурхан багшийн шашин дэлгэрээгүй тийм засварын үе байгаа шүү тийм ээ. Тэр үе төрчих юм бол угаасан замбуу төвд бурханы шашин нөвлцсөн учраас ямар ч арга байхгүй шүү дээ тийм ээ. Гадна талаас
хэн нэг ямар ч мэдээлэл авахгүй бол тэгэл нэмэргүй шүү дээ. Тэгэхдээ бурхан шашин дэлгэрсэн байсан ч гэсэн хор намш байхгүй тийм юл тахуу газар төрчих юм бол тэр нэг одоо махан баа юм аа. За юл хор намш байгаа тийм бурхан шашин дэлгэрсэн тийм газар төрлөө ч гэсэн хэлгүй тэнийг аль эсвэл чих юм уу янлаг гэхдээ зэрэг одоо нүд ч юм уу наваа гэхэлэр чих тэргүүт нь бүрдээгүй тийм вамб мацсан байх юм бол бас нэг одоо махан баа. Вамб цагалсан байсан ч гэсэн нэг урд хойдноос байхгүй үүлийн үр байхгүй жохог дээд 3 метр хайлгнадаг нэг тийм буруу үзэлтэй тийм хүн болоод одоо лаллын шашинт нэг эрт ч юм уу аль эсвэл одоо марксист үзэлтэй ч юм уу иймд болоод төрчих юм болоод бас нэг одоо чөлөөгүй байх нь шүү тийм ээ. Тэгэхээр ийм одоо хүний одоо дөрвөн чөлөөгүй л гэж. Тэгээ хүний дөрвөн чөлөөгөө юл тахав жишээ санжаажийн гаа мэдвийн одоо дүйсчээва юл тахавдчээва вамб мацанва логдоожин гэсэн ийм дөрвөл юм байна шүү тийм ээ. Энэ дотроос бол хамгийн сүүлийн логдоожинг нь бол засч болно. За вамб мацанва бол засахад дараа хэцүү. Тэгээд юл тахавд төрсөн яг юл өөрөө орж ирж болно тийм ээ. Санжаажийн гаа мэт маань бол бас залах. Энд орчуулсан юм шүү тийм ээ. Мяхан бааж хадын чөлөөгүй 8 нь хор намшиг дөрвөн зүйлийн нөхөр мижүүгийн ихтэй зэрэг аж төрдөггүй аглаг бүглүү орон хийгээд хэлгүй тэнийг болон гişүүн хийгээд чих тэргүүт нь бүрдээгүй эргэтэн тотуу хийгээд за төрөл урд хойд болон үүлийн үр болон жохогтээд 3 байхгүй хэмээн одоо барьдаг буруу үзэлтэн хийгээд за бурхан гараагүй бурханы зарлиг үгүй дөрөв нь хүний чөлөөгүй мөн бөгөөд 3 удаа болон урт настай тэнгэр нь хүмүүн бусын чөлөөгүй болоо гэж. Гэхдээ зэрэг юм их бол хор намшиг гэж мэднэ. Хор намшиг гэж юу гэдэг вэ? Гинэм пама. Тэгээд гэлэн пама. Тий. Гинэм пама гэхдээ зэрэг бол янзх юм. Гинэм пама орно гэж. Гэхдээ зэрэг чимбийн чогно нэг юм. Чимбава гэргитний талаасаа одоо нөгөө нэг ер нь гин дотор ч нь бол 6 янзын гинэм байдаг шүү дээ тийм ээ. Наажигч одвын гинэм, наагаж одвын гинэм, палчирч одвын гинэм, янцг гинэм, цанчид гинэм, жамдаан гинэм гэж. Тэгээ жамдаан гэдэг нь зөвхөн жамдаан тавьж байгаа сахиа явдаг тийм гинэм байна. Тэгээ наажигч одвын гинэм гэж нөгөө нэг одоо арих уухыг бол бүгдээрээ тавьчин тийм ээ. Нөгөө дөрвөөсөө нэгийн сахиул наажигч одвын гинэм, хоёрын сахиул наагааж одвын гинэм. Тэгээ гурван сахиул палчирч одвын гинэм. Дөрвөлингийн сахих юм бол янцг гинэм. Дээрээс нь логим төдийгүй мэдсэн чад сахих юм бол цанчид гинэм болж байна. Тэгээд энэ дотроос янзг гинэн гэж хэлж байгаа. Гэргитэн талаасаа янзг гинэн пама байх юм бол одоо нэг хоёр хор байна гэж үзэх нь шүү тийм ээ. 10-ын талаасаа хамгийн дээд тал нь гэлэн пама байх юм бол тэгээд бас нэг 2 нөхөр байна гэж. Ингээд хор намшиг 4 нөхөр. Гэхдээ энэ 4 нөхрийн аль нь ч байдгүй дөрвөлэн байдгүй. Заавал дөрвөлэн байх хэрэгтэй юм бол Монголд бол гэлэм авахгүй шүү дээ. Төвд гэлэм авахгүй шүү дээ. Тэгээ юл тахах болохгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дөрвийн аль нь ч байдгүй. Ядаж нэг гинч янзг гин нэг эрэгтэй хүн ч байдгүй. Тим юл тахах газар төрөх юм бол одоо нэг мяхан баа болно гэж. Дайл лингү гэхтэр ойлгомжтой тийм ээ. Хэлгий тэнийг тэгээ янлаг гэхтэр зэрэг нүд тийм ээ. Наваа гэхтэр зэрэг одоо янлаг гэхтэр гар хөл юм даа гол. Наваа тэргүүтэн гэхэлэр нүд чих тэргүүтэн мацсан вамп мацсан. За тэгээд логдоо дотроо бол гол нь нөгөө нэг юуны логдоо бол гайгүй шүү дээ. Гансгийн тэг ядуурсан би логдоо энэ төр бол ном үзээ засраа шүү дээ. Тийм тэр бол арай гайгүй. Энэ дандаа нөгөө нэг гансгийн тэг ядуурсан би логдоо энэ төр бол дандаа нөгөө нэг юунууд дондогчийн таа гэж байна. Тэгэхээр дондогчийн таанууд нь гайгүй. Энэ бол дандаа гүрдэг байна. Логдоо төрчин дондог гүрдэг хоёр байгаа шүү дээ. Энэ бол дандаа хүрдэг байгаа шүү тийм ээ. Живаач мэд, лаймбра мэд, гончгсон мэд. Дандаа йотимиг мэд гэж бодох юм бол хүрдэг болчихно. Метимиг йод гэж бодох юм бол дондог болдог байхгүй. Номдоос нь дондог чадлан дондог мондоход гараад идэх шүү тийм ээ. Дооддог гэдэг чинь хэдрүүлнэ гэсэн үг тийм. Зүгээр энэ бол энэ ширээ бол түр байж байгаа. Гэхдээ ширээ дэмбэр дүүлээг байхад ширээ дэмбэр дүүсэн гэж бодох юм бол дондог болох нь шүү дээ. Улам үд зүгээр улам л юм дүүл гэж байна. Живаач гэж байгаад тахад
Живаа ач гэж байхгүй гэх юм бол тэр чинь бол огт үгүйсгсэн тийм гүрдэг болж байна. Тэгээ гүрдүүчийн догдоо бол догдоож байх юм бол хэцүү. Тацаарын бүү гэхээр юу байх юм бэ гэхдээ шиврэнгийн дэлбэд тайлбарт бол ингэж хэлсэн гэж. Дүши медва аваад гэж. Дүш медва аваад нэг тавих уу. Тэгээд сүг медва нийла шалбий гэж. Дүш медва аваад сүг медва хоёрыг тавина гэж ингэж шатлсан юм шүү дээ. Тэрний дамбууны ихлээр тэр дүш медва. Дүш медва гэж хуран мэдл байхгүй. Медва аваа гэж байгаа шүү дээ. Хуран мэдл байхгүй тань гэж байгаа байхгүй. Тэгээд сүг медва гэдэг тэр дүрсгүй орны одоо тэнгэр хоёрыг бол тацаарын бүү гэж хэлнэ гэсэн юм байна. Тэрний дүш медва аваа гэдэг нь юу тавих юм бэ гэхдээ зэрэг дөрөвдүгээр даяаны орон их үртийн нэгэн зүгт хотоос агалагын ёсонд байдаг юм а гэж дүш медва гэдэг чинь. Тэгэхээр тэр дүш медва бол ер нь бол өөрөө самдан шивэл хаа юм байна шүү тийм ээ. Дүш медва бол самдан шивэл хаа. Самдан сүг хам доторсон самдан дамбуу, самдан нива, самдан сумба, самдан шива гэж байгаа шүү тийм ээ. Самдан шива дотроо тэгээ самдан дамбуу дотроо 3 байна. Нивадан 3, сумбадан 3. Самдан шива дотроо сожийн сүм пагвэ найзан аа гэж байна. Сож хүн одоо сож амтан төрдөг, сож бодгоор төрдөг 3 орон. Ерөөсөө сож төрдөггүй зөвхөн пагвууд төрдөг. Тийм ээ, нянтай пагвууд энэ л одоо төрдөг тийм 5 орон найзан аа гэж байна. Тэрний сожийнх нь 3 орных нь хамгийн дээдлийнх нь Баравчева гэж байдаг байхгүй. Баравчева гэдэг чинь орны нэр юм л да, үр ихтэй гэж. Тэгээд тэр Баравчевийн одоо чогжигна гэхэл нэг хэсэгт нь Баравчева энд нэг хот шиг юм байлаа гэхэд тэрнээс жоохон аглаг одоо нэг тэрэлж шиг ч юм уу ингээд юм жоохон аглагдуу зайтай газар л дүш мэдвийн таанууд байдаг юм тийм. Гэхдээ яг тэр нь бол нэг бидний замбуу төв шиг юм бол байхгүй л тийм. За чимааны ихтэй зэрэг сүг мэдва гэсэн тийм ээ. Чимааны сүг мэдвүжээвийн сожийн уу гэж. За сүүлийн тэр сүг медва аваа гэдэг нь сүг мэджээвийн сожил мяхан баавал нөхөөс сүг мэджээвийн пав гол зөндөө байгаа юм шүү дээ. Сүг мэджээвийн одоо пав сэрзээ жээлсэн пав сэрзээнд тартагдоо тэргээ зөндөө байгаа шүү дээ. Тийм ээ. Гинд нэш дээр ч юм бол зөндөө байгаа. Тэгэхээр сүг мэджээвийн сож болоо цөмөрөө одоо лацарын буу мяхан бэл лацарын буу болчихно. Тийм ээ. Сүг мэджээвийн пав бол үнэхээр мяхан бэл лацарын буу болохгүй. Ийм юм аа гэж байна. Лацарын бөөхөд юу тавих вэ гэхээр ингэж шиврэнгийн дэлбийн дагуу тавих юм бол энэ хоёрыг тавина гэж. За Миханбажичийн дам гэж ном байгаа юм. Чөлөөгөө 8-ын одоо юу гэх юм те өгүүлэмж гэх юм уу өгүүлэлэг гэх юм уу тийм ном байгаа. За тэр номон дотор бол додвийн жавис дагдуу юм дотлоо лацарын бо шаттаа гэж. За тэнд бол хүслийн одоо үйлдвэрээр үргэлжид алгасарсан хүсэлт тэнгэрийг бас лацарын бо гэж хадсан. Лацарын бо байхад заавал сүг хам юм уу сүгд хамжийн таа байх албагүй. Додвийн лаач байж болно. Жишээ гэх юм бол додвийн лаа дотроо одоо тэр хүслийн одоо үйлдвэрээр цаг үргэлжид алгасарч байдаг. Тийм додвийн таануудыг бол бас лацарын бүү гэж шатлана. Номыг бүтээхэд гадна талаас бол өөрийн одоо шалтгаан нөхцөл бүрдээгүй тийм байдал. Тэгээ нэг нь бол бурхны зарлиг байхгүй учраас одоо бурхан зарлигийг сонсч чадахгүй. Сонсохгүй бол түүний одоо авьяас багч юм сэрэхгүй. Жишээлх юм бол шаарив монголчив өнтер бол урд насндаа одоо нянтай цоглон баа болтсон бас нэлээд олон төрөлтэй цоглон баа тийм юу байсан ч гэсэн бурхан багшийн номыг одоо сонсдлоо бол энэ насндаа чарлбаад байсан шүү дээ. Тийм гүндж юу гэдэг чарлын одоо юм шашинтан байсан. Тэгээ сүүлд нь бурхан багшийн одоо анхны 5 шавийг нэг даталтай уулзаад тэгээ датал одоо эхлээд тэр чи юу лээ? Эхлээд монголчив буу шаарив буу таардаг баг. Тийм даталтай. Тэгээ даталтай уулзаад яасан ч нэг сайхан одоо гоодом тойны одоо шавь гэдэг их тийм сайхан царайтай их гоё хүн явж байсан. Тэгээ та юу хүн юм бэ гэсэн гоодом тойны одоо шавь байна гэсэн. Та ямар ном одоо номлодгийг та наах гэхдээ зэрэг одоо нөхөр ядрам юм да тийм ээ. Ядрам гэдэгний утга нь юу гэхээр чойном тамжижүүлээж үн дээжүүд дэвшин шивгээс жүлээгоо гаян ба гэжин чимбүүдийг сүнгээд нэг шүлгээд гэж тийм ээ. Тэр чил яг ядрамын одоо утга юм гэлээ. Тэрийг номлосон гэсэн. Тэгэнгүүт зэрэгэл тэрийг нэг сонсоол тэгэл нэг урд нь байсан хамаг авиас өгч нь бүгд сэргээл. Тэгэл тэр дороо бясалгаал. Тэгээд тондом тавсан гэж байгаа юм да. Тондом тавсан гэж. Тэгээд эргээд яг жинхэнэ одоо үннийг одоо үзтээ нэг өсөндөө ганцгийн тагмуудыг бол онсон тоглолцлоо гэсэн. Тэгээд эргээд монголчийн уудаар хүрээд ирсэн чинь монголчийн шаарийн ууд их сайхан болчиход ирсэн. Их сайхан царайтай их гоё болцсон байсан гэж. Гадна талынх нь
дотоод сэтгэлтэй бас ганцгийн дагвуудын тэр онсон тоглонгууд бас нэг гадаа талынхын бие махбод нь ч гэсэн бас нэг өнгө зүйн тэр айтайхан болчихдог юм уу да. Тэгээд их сайхан царайтай болцсон ирсэн гэдэг. Тэгээд монголчууд хараад гоо та яагаад ийм сайхан болчихоо гэсэн чинь би сая нэг гоодон тооны одоо юутай гэлэнтэй уулзтаа. Тэгээд гоодон тоон болоо жинхэнэ үннийг үзсэн юм байна. Бид бол үннийг одоо үзээгүй юм байна. Манай гүндчүү бол тийм биш юм байна. Тэгээд тэгвэл тэр үннийг одоо ямар ном байдгийг тэрийг номлоодох гингүүд нэг удаа номлосон чинь бол авьяасан сэргсэн. Тэгтээ тондомороо товлж чадаагүй. Хоёр дахь удаага номлоход нь бол жинхэнэ одоо тондон тоглоод. Тэгээд хоёулаа одоо ганцгийн таймууд онсон тоглоод тондон болчиход. Тэгээд тэр чинь юун дээр ирсэн гэдэг баг шүү. Бурхан багш дээр ирсэн. Тэгээ бурхан багш дээр ирээд аажим бараа одоо тоглосон юм а гэсэн. Тийм юу байдаг. Тийм түүхэнтэй байдаг. Гэхдээ зэрэг бол ерөөсөө бурхны зарлиг үнэхээр байхгүй газар төрчих юм бол бид энэ насандаа хичнээн ном бясалгасан ч гэсэн мундаг мэдлэг олж авлаа ч гэсэн хатан талаас заавал нэг бурхны зарлигийг тэр сонсож сэрхэхгүй бол бас л одоо хэцүү. Тийм учраас бурхны зарлиг байхгүй газар төрөх юм бол бас гадны одоо нэг нөхцөл шалтгаан тутахна шүү дээ. Тийм учраас Мехомба ер нь одоо чөлөө гэдэг үл юу гэхтэй гадна талын шалтгаан байхгүй болж байна. Тэгээд тэр аглаг бөглөө газар төрчих юм бол бас бурхан шашин төв нутагт дэлгэрсэн байлаа ч гэсэн аглаг бөглөө газар дэлгэрсэн бол бас л яг шарын монголчууд өнтрийн эхний байдалтай бол адилхан. Тэгээд одоо бурхны зарлигийг сонсч чадаагүй учраас бол санаа авах, санаа төрөх нь авиасын сэргээх юм бол байхгүй л гэж. За хэлгүй тэнийг энтерт болоод орчих юм бол чихэн одоо дүүлийн энтер болоод орчих юм бол бас л гаднаас тэр юмнуудыг одоо бурхан зарлигийг сонсож ухаарч чадахгүй учраас бас л дотоод юм бол сэргэхгүй л гэж. За мөн буруу үзэлтэй айд төрчих юм бол энэ логдоожин гэдэг нь гол нь өөрөө гол нь логдоожин төдий биш. Тэгээ эцэг их нь одоо логдоожин тийм багш магшин тийм одоо логдоожин ч байдаг юм. Нөгөөдүүлийнхаа логдоонд автаа тэгээд өөрөө одоо ингээд бурхан шашин руу зүгэлж чадахгүй байх. Тийм. Тэгэхээр тэрийг логдоожин гэдэг бол яг өөрөө логдоожин бол төдий биш юм л та. Ийм дөрөв юм байна. Тэгээ мэдээж нөгөө нэг ансан сүм лацарингүүд төрөх юм бол бас ялгаа байхгүй шүү тийм ээ. Тэгэхээр эднээс ийгүүд Мехомба гэж чөлөөгүй гадна талын одоо тэр шалтгаанууд нь ном бүтээхийн одоо шалтгаан гаднаасаа бүрдээгүй учраас чөлөөгүй гэж хэлээд байгаа. За харин дотроосоо бүрдээгүй бүрдхийг нь бол харин юу гээд аранжир гээд байгаа. Тэгэхээр галжин тэгээд гадна талын энэ 8 одоо тийм чөлөөгүй 8 байхгүй болчих юм бол чөлөөтэй 8 болчихно. Тийм учраас гадна талаас бол ерөөсөө галжин хашлахын шалтгаанаас агцчлаа гэсэн. Галжиндан барлуу болсон гэсэн. Аранжир жорвоо жүүн бол тийм ээ түнжин гэсэн шүү тийм ээ зохилтын шалтгаан юм да. Нивала нэгтэй тэр 2 дугаарт нь 2 аранжир нэгт өөрийн 5 учрал нь минид үүжээ вамбуу цан найта малаг найла дад жава уугч. Тэгэхээр минид гэдэг нь хүн ямагт тэгэхээр хамгийн эхлээд хүн болцсон байх хэвээр зөвхөн хүн болцсон байх хэвээр наа. 2 дугаарт нь хүн болсон төдийгөр барахгүй үүсэж яваа гэдэг нь одоо төв газар төрсэн байх хэвээр гэж. Тэгэхээр төв газар дотор бол Юлцгийн үйдэн чойцгийн үе гэж хоёр байдаг юм лээ. Юлцгийн үе, чойцгийн үе. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр орны талаасаа нэг төв, номын талаас нэг төв гэдэг. Орны талаасаа ярих юм бол бид бол юл тахавд орно. Төвд ч гэсэн юл тахавд орно. Ганцхан яг бол бурхан бодтойгоо заларч байсан. Энтхийн одоо төв нутаг тийм ээ. Доржтон тэгэл Варнаси тэр Шарвастын болгосон нээд гэдэг үүдэг Шарвастын болгосон тэргээл ямбаачин тэдний өсчөнд яах вэ гэхээр бурхан бодтойгоо заларч байсан учраас бол юулын үед орох юм бэл. Остууд нь бол тэгээд төвд Монгол өнтрүүд бүгдээрээ л тахавд л орно л доо. Гэхдээ бурханы шашин яг одоо бүрэн гүйцэд дэлгэрсэн тийм ээ их баг хөлгөн содар тарин яг бүрэн гүйцэд дэлгэрсэн учраас бол чойцгийн үе болчихж байгаа. Номын талаас нь бол үе гэж. Тэгэхээр бид нар бол номын талаас нь бол үүсэж яваа. Тэгэхээр энэ үе дээр бол номын одоо үе л орно л доо. Тэгэхгүй бол одоо төвд Монгол өнтрч бүгдээрээ юул тахав болчих гэдэг. Арамжир цагнахгүй болчих шүү дээ. Тэгэхээр зэрэг үе гэдгээр бол чойцгийн үгээр бодох юм бол болно гэж. Үйжээ гэдэг нь үйсж яваа буюу төвд төрсөн. Вамбат цанваа гэхээр эргэтэн бүтэн. Тийм ээ. Лайта мал гэхээр үйлийн хязгаараас буцаагүй гэж. Завсаргүй тавыг хийгээгүй гэсэн. Найла дад оронд сүжигтэй. Оронд сүжигтэй гэдгийг орон дээр юу тавих вэ гэхээр дэмж сүм тавина гэж. Бурхны одоо 3 аймаг сав юм. Тэгээд тэрийн сүжигтэй байх гэсэн ийм 5 юм байдгаа гэж. За дэла үүсж явааны хор намши жува ёцсарж яваа гэж. За түүнд төвд төрнөө төрөх нь дөрвөн зүйлийн нөхөр жува ахтай зэрэг
одоо амьдрдаг амьдран ёцсор гэхээр амьдран байгаа газар төрөх болоо гэж. Тэгэхээр дөрвөн зүйлийн нөхрөл аль нэг нь тийм ээ амьдран байгаа газар төрчих юм бол юулын үүсч яваа болно гэсэн. Вамбат цанвааны гэдэг нь эргэтэн бүтэн нь хэлгийн тэнэгт одоо масан шиг эс одсон хийгээд гишүүн нянлаг гэхээр үе гишүүн гэх юм уу да тийм ээ. Гишүүн болон үе гишүүн нүд чих тэргүүтэн бүтэн болоо гэж. Вамбат цанваа эргэтэн бүтэн гэдэг нь юу хэлж байна вэ гэдэг зэрэг лэнг өгсөө масан лэнгэд хэлгийн гүгөө гэхлээр зэрэг чинь одоо тэнэг гэсэн үг тийм ээ. Хэлгийн тэнэг энэ төр масан шиг болоогүй. За яндаг гэхлээр гар хөл толгой энэ тавыг бол яндаг гэж хэлдэг. Нянлаг гэхлээр зэрэг чинь хурууны одоо үе мөч энэ одоо хуруу муруу тэр болоо чинь яндаг. Тэгээд нүд чих тэргүүтэн бүрдсэн байх хэрэгтэй юм аа гэж. Жишээлх юм бол яндаг одоо мацсан өрөөсөн хөлмөл байхгүй юм уу тэр бол одоо гэлэн энэ төр болдгоо гэж л дээ бас нэг гэлэн хүн чинь бас зэви вамбо гэж одоо өрөөснүүдийн сохор хүнийг энэ төр бас гэлэн бэлэн болгож болохгүй энэ гэсэн юу байдаг юм байна л да. Яагаад өгөхтэй зэрэг хэрвээ тийм хүнийг гэлэн болгочих юм бол чимбаа сүнжин байлаа их гарна. Нэгэсэндээ одоо гэргитнүүд хараад одоо сүсэглэхгүй. Тийм ингээ харахад нөгөө нэг сохор гэлэн байж гэдэг юм уу гэдгийг. Сохор нэг сохор хүүхэд байсан ч лам болцсон байж таа гэдэг юм уу. Тэднийх нэг хазгар хөлгөө хүүгэн лам болгож гинж гэдэг юм уу. Гэх мэтийн байдлаар янз бүрийн тийм одоо нэг юу гарах учраас дөлвөөний ёсонд бол ерөөсөө эргэтэн вамбат цанваа байх хэрэгтэй гэдэг л та. Тэгээд хялар доллар ч юм уу аль эсвэл одоо ингээд хөлгөө бүр ингээд одоо бүр өрөөсөн хөлгөө хазгар тийм энэ төр бол юу болгож болохгүй гэдэг. Тэгээд хэл мэлэн тэр юу болвол гэдэн болгож болохгүй маягийн юм гараад байдаг л та. Нянлаг гэдэг жижиг юмс тийм ээ. Тэгээд мигна нүд чих тэргүүтэн бүрдээгүй байх. За лайта малаг гэдэг зэрэг үүлийн хязгаарт эс буцсан нь завсаргүйг үйлдсэн юм уу үйлдэхэд оруулсан биш болоо гэж. Цамид гэхдээ завсаргүй тийм ээ. Завсаргүй л гэсэн үг л дээ. Завсаргүй. Завсар гэхдээ хэрвээ цамидаа хийчихэд тэгээд цамидаагаа хийчихэд цамидаагийн аль нэгийг хийсэн хүн одоо дөрвөн хүчийг бүрдүүлэн намжлаагүй болвол дараа төрөлдөө завсар нь ямар ч одоо өөр төрөл ордоггүйгээр шууд хамт унтдаг юм байна. Тийм учраас л цамид гэж хэлээд байгаа ш. Цам мэд гэж. Бард бол байна л да. Бард бол заавал байна. Тамд төрөхөд бол заавал өмнө бард байна л да. Тэгэхдээ зарим юунд ч н одоо жишээ нь зарим нүгэл хийсэн хүн яг өөхний үед бол бас буйны ирэхээр ингээд буйны сэтгэл төрөөч юм уу том нүгэл хийсэн байсан ч гэсэн бас жижиг буйны төрөөч болсроод сайн төрөл авчих юм уу тохиолдолд олон шүү дээ тийм ээ. Гэтэл цамидаа хийгээд тэгээд дов шагдмаар бол намжлааг бол дараа төрлийн заавал цамидаа бол жэнэ нинжирж ялаа юм гэж байгаа. Цамидаа бол ер нь бол лай доторч нэг тончоо нинжирж ялаа, жэнэ нинжирж ялаа, ландан шандаа нинжирж ялаа гэж нэг гурав байдгийг. Тончоо нинжирж ялаа гэдэг нь энэ насанд үрийн намсдаг үлийг хэлдэг. Жэнэ нинжирж ялаа гэдэг нь яг дараа төрөлдөө үрийн намсахыг хэлдэг. Ландан шандаа нинжирж ялаа гэдэг нь бол дараагийн дараа буюу тэрнээс цааш одоо 100 жилийн дараа ч юм уу 200 жилийн дараа ч юм уу тийм ээ сая төрлийн дараа ч юм уу төрлийн үйл намсах тийм үйлийг бол ландан шандаа нинжирж ялаа гэж хэлдэг. 3-аас цааших төрөлд үйл намсах нь бол яг дараагийн төрөлд үйл намсахыг үрийн намсах хэвээр тийм үйлийг бол жэнэ нинжирж ялаа гэж хэлдэг юм да. Тэгээд цамид аавал цөмөрө жэнэ нинжирж ялаа. Тэгээ эвтэйшгүй юм тийм ээ. Хэрвээ довшагдмаар намжилсан байх юм бол гайгүй. Довшагдмаар намжлахгүй болвол тэгээд ерөөсөө яг дараа төрөлдөө л үйл намсах нь бол магттай тийм. Тийм учраас цамид хийчихсэн байх юм бол бас нөгөө нэг одоо гэлэн санаанд төрөхгүй шүү дээ. Гэж л 10 төрөө төрөхгүй шүү дээ. 10 одоо болох нэг гэцэл болох чинь тэр нэг хүн нэг дагуулж аваачаад дугууны гадна талд ч юм үүдэн ч юм аваачаад нэг гэл нэг юм асуугаад байдгийг. Цамидаа хийсэн үү? Пасадва маянам, масадва маянам, маянам, цамаа маянам гэдэг нэг зүрийн асуугаад байдаг байхгүй. Тэгэхээр хааны одоо хууль заасан сарчилсан биш үү? Тэргээ тухайн одоо улс оронд нь одоо ингээд энэ хүнийг одоо урагуулгаж болохгүй энэ гэсэн бол тэрнтэй харьцуулаад энэ их юм бол бас болдгоо тэр юм байдаг юм байна л да. Тэгээд эцэгхэн зөвшөөрсөн байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээд эцгийг алаагүй, зэхийг алаагүй эсвэл манин биш үү зэрэг асуугаад байдаг байхгүй. Тэгтээ зэрэг бол тиймэрхүү завсаргүй тавыг хийцсэн байх юм бол энэ насандаа нөгөө нэг юу төрөхгүй.
Тэр чинь бурхан багшийн үед нэг бас нэг болсон шүү дээ. Гэлэн ямар хүн блэ нэг хүн эхийг алдсан байсан. Тэгээ бурхан багш дээр очиод цагил авахгүй очсон бурхан багш эхийг алдсан уу гэсэн чинь алдсан гэсэн чинь тэгвэл жам цагил өрөхгүйгээ явуулсан. Тэгээд аглах газар ирээд өөрөө нөө цагилтай юм шиг болоод тэгээд ингээд хүмүүст зөвхөн хүмүүс цагил өгöd байсан юм. Тэгээ тэр нөгөө усууд нь сахил төрсөн гэж. Төрөө тэгээд тэр чинь тэндээ бас нэлээ өрхөн шашин дэлгэрүүлээ. Тэгээд хамгийн сүүлд нь сүм хийд байгуулад олон лам нэлээ ламтай болоод сүүлдээ нам нарын халуун усны байшин гэж барьж байгаад тэгээд тэр хүн өгсөн гэлээ тэ. Тэгээ өхөөд явахдаа нөгөө там төрөхгүй юу? Халуун там төрөөд халуун там төрчөө нөгөөх чинь өгснээ мэдэхгүй халуун там төрснөө мэдэхгүй энэ лам нарын одоо халуун усны байшин яас их халуун болчихоо гэдэг хэлтэл ажуунаас нөгөө элдгийч нэг там нэг юунууд нь чи юу лам ам яриад байгаа ингээд оруулагдсан чинь үхээд сайн төрөл авч. Тэгээд тэр чи яагаад цагил төрсөн бэ гэхдээ цагил төрөөд бүр шавнараас нь бүр дайчин бавхарлаа гэсэн. Тэгээ бүр онштой нөгөөдөл нь тэгээд багшигаа таалуулганд харж байсан багш нь тамд орсон. Хүү юу болж байна чи манай багш чих мундаг яагаад тамд төрдөг үлээ гэтэл дэшээ хэлсэн. Тэгээд тэр нь яагаад тэгсэн хөлтэй тэр цамитаа хийсэн. Эхийг алсан учраас тэрнийхээ югаар тамд ороод тэгээд нөгөө шашин их тус хийцээ улаан амтны тус хийцээ учраас тэрнийхээ учраас тамд орсон ч гэсэн тун удлуугаа тэгээд дэш хатсан байна. Тэгээ яагаад сахил төрсөн бөхтэй зэрэг хагангийн гэлэнгүүд намдаг байсан гэж. Нэг одоо сахил өгч чинь дор хаяж нэг аглаг газар одоо нэг дадарчин чогоо гэдэг байгаа л да одооний чогоо. Тэн дээр бол нэг хүн хамт болоод 4 гэлэн суух хэрэгтэй шүү дээ. Тэгээ нөгөө хүн ч өөрөө хамт болоод тэгээ сахил өгсөн. Тэгээ 4 гэлэн сууж байсан 4 хагангийн гэлэн бол юу байсан гэж. Намдаг байсан. Хагангийн гэлэн намдаг болно гэдэг юм л да. Одоо ч зарим усаа чинь би Монголд одоо сахил авчихсан чинь тэгсэн чинь тийм одоо сахилгүй хүмүүнээс сахил авчиж тэгээ энэ тэгчээ дахиж аавны маавны тэр яриад байгаа шүү дээ. Тэн дээр ч юм уу тэгээд тэгж бас болохгүй гэж. Тэгээд ер нь бол тэгээд энэ хүн надад сахил өглөө би төрлөө л гэж бодох юм бол яах хэвэл. Гэхдээ яг тэр сахил нь бурхан багшаас нэг жүд дамжсан байх хэвэл да. Тэр нь хаанаас дамжсан бэ гэхээр хаганданд нэг намдаг гэлэн байх юм бол тэр хүний л одоо юу нөгөө сахил өгөлцөж байхад нэг хүнд л сахил байх юм бол тэгээд тэр хүний жүд нь нөгөөхөө дамжаал тэгэл болчих юм шиг. Цамид жайсам жидүүж угаа маян баав гэж. За найлаад одоо оронд сүжиглэх нь ертөнц болон ертөнцөөс хэтэрсэн цагаан ном бүгдийн төрхийн орон Венадор сүжиглэх бөгөөд Венайн энд 3 аймаг сав гурвууланд нь үлдэх болоо гэж. За найлаад одоо оронд сүжиглэх гэдэг нь юу хэлэх вэ гэхээр тэр ертөнц болон ертөнцөөс хэтэрсэн одоо цагаан зүгийн ном бүгд төрхийн орн нь юу юм бэ гэхээр зэрэг дүлваа юм гэж. Вена яасан. Тэгээ тэр дүлваанд сүжиглэхийг хэлэх юм аа. Дүлваанд сүжиглэх нэ гэдгийн дүлваа дээр юу тавих вэ гэхээр зэрэг дэнийд сүмхаа гурвал ингэ тавина гэж. Аймаг сав 3 аймаг савын номыг гурвал ингэ тавина гэж юм бол. Авуудыг да тэрхүү тав нь өөрийн үндсэнд хурах хийгээд номыг бүтээхийн хувь шалтгаан мөн учраас өөрийн учрал хэмээж үлдсэн болоо гэж. За энэ тав бол аранжир гэдгийг бол учир шалтгаан байна шүү дээ. Яагаад аранжор гэсэн юм бэ гэхээр аран жүжис дүү учраас аран гэсэн гэж. Чой дүүийн чажин буюу түнжин учраас жорвоо гэсэн. Тэгээд нийлээд аранжир болж байгаа юм л гэж. Өөрийн үндсээр хурах хийгээд гэдэг нэг учир шалтгаан байна тийм ээ. Тэгээд номыг бүтээхийн хувь шалтгаан мөн учраас бол аранжир гэсэн. Аран жүжис дүү болохоор аран гэж байгаа юм. Чой дүүийн чажин имбис жорвоо гэж байгаа юм. Тэгээ нийлээд бол аранжир шиж яваа л гэж. За шанжиран ааны санжээ жондан дамчээ дамбаа найдан дэжээж шанчир нини зэваа шиваа гэж. За бусдын таван учрал нь бурхан задарсан хийгээд дээдийн номыг үзүүлсэн шашин оршсон хийгээд түүнийг даган орсон бусд за заримдаа бол яг бусдын тулд нини зэваа гэж. Одоо зүрх нь инэрсэн болоо гэдэг тийм ээ. Зарим нь болохоор зэрэг шанчир гад бусд нь гаднаас одоо нэгүсэнгүүгээр тэтгэнэ гэж хэлдэг. Тийм хэмээсэн болоо гэж. За тэла санжээ жомбоом жугааны галва даммидва сүмжээс цог сагна омбор зогвор цанж яваа гэж. За түүн дор бурхан заларсан буюу гарсан гэдэг нь тоошгүй 3 галваар тийм ээ галуу гэдгийг хойно оруулах юм бол аль эсвэл галуу тоошгүй 3-аар чуулганыг хураагаад илтэд төгссөн бурхан болсон болоо гэж. Тэгэхээр зэрэг
Санжээ жомбо гэж тийм ээ. Санжээ жомбо бурхан заларсан гэсэн. Бурхан заларсан буюу жумаа гэж гарсан гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг бурхан болоход тоошгүй 3 галуутал буйны чуулганы хурааж бурхан болдго юм байна л да. Тэгээ тоошгүй 3 галуун туршвал буйны чуулганы хураагаад ямар нэгэн бодгол элтэд тогоосон бурхан болцсон байх юм бол тэр цаг үеийг бол бурхан заларсан гэж хэлнэ гэж. За дамчаа домдон гэдэг нь дамчаа домбоо гэсэн үг тийм. Дамчаа домбооныг дээдийн номыг үзүүлсэн гэдэг нь бурхан юм уу? Түүний шарваагаа бэр номыг үзүүлсэн болоо гэж. Бурхан юм уу? Аль эсвэл яг уу домбоо гэдэг нь санжээ сам гэхээр бурхан юм уу? Аль эсвэл түүний шарваагаанаар бэр. Нийт хөдөлгөний түмэнгээр ярьж байна тийм ээ. Түмэнгээр ярих юм бол шарваагаанаар жишээлбэл бурхан багшийн үжигсэн шарваагаанаар болоод их хөдөлгөний номогч номлон, бага хөдөлгөний номогч номлон. Нянтой гэдэг шүү дээ. Яагаад нянтой гэсэн сонсох ч гэсэн шүү дээ. Яагаад сонсох ч гэсэн юм бэ гэхдээ зэрэг бол их хөдөлгөний номыг сонсдог. Тэгээд түүнийг бол өөрөө анхааран авдаггүй бол өөрөө анхааран авахгүйгээр их хөдөлгөний шавнар бусдад бол сонсгодог. Тийм учраас сонсох ч гэсэн гэж байна. Бага хөдөлгөний номыг бол өөрөө сонсон түүнийг анхааран чаав. Их хөдөлгөний номыг бол өөрөө сонсдог. Гэхдээ их хөдөлгөний номыг анхааран авахгүйгээр зөвхөн өөрөө сонсчоод их хөдөлгөний бусад шавнар тэрийг сонсгодог учраас нянтай гэсэн гэж байна шүү дээ. За нянтай нар бэр чой домбоо номыг үзүүлсэн болоо гэж. За чой дамба найваны санжээ шин чой дамбаны нянла мадэ барду дон домбын чой онд жидвийн цүлжис дүүгийн чой манин бав гэж. За дамба найва гэдэг дээр бол чой дамба найва гэж хэлдэг тийм ээ. Ном шашин орссон гэдэг юм. Бурхан болох хийгээд номыг үзүүлснээс гаслангаас хэтэрхийг хүртэл тийм ээ. Гаслангаас нөхчхийг хүртэл үнэмлэхгүй номыг илтэд үйлдэхийн ёсоор бүтээгсэн ном нь доройтойгүй байх болоо гэж. Тэгээд зэрэг санжээжийн дамб найва гэдэг нь юу хэлэх вэ гэхээр зэрэг бурхан багш омбор зуугаар санжээлаад тэгээд чой дагнасан тийм ээ. Номыг үзүүлсэн тийм ээ. Тэр номыг үзүүлсээс ахгуулаад бурхан багш гаслангаас нөхчхийг хүртэл тэр үнэмлэхгүй номыг нь илтэд үйлдэхийн ёсоор бүтээсэн гэж. Бүтээн гэдэг нь бол үнэмлэхгүй номыг илтэд үйлдэнэ гэдэг нь юу хэлэх вэ гэхээр зэрэг гансгийн дагмитыг онсон тоглох тийм ээ. Донд онсон тоглох энэ төр бол тийм бодгаалын бие үгийг илтэд үзэх. Аль эсвэл хоосон чанарыг илтэд үзэх энэ төр бол яах вэ гэхээр зэрэг дондомбын чойг онд жидвийн цүлжээс төвлөж байгаа юм тэр. Тийм ээ. Үнэмлэхгүй номыг илтэд үйлдэхийн ёсоор бол бүтээж байгаа маа. Тэр бүтээсэн ном нь доройтойгүй байх болоо гэдэг зэрэг бурхан багшийн айлцсан тэр хоосон чанарын ном бодгаалын бие үгийн номдод тэр бүтэн доройтойгүй байхыг хэлэх нь шүү дээ тийм ээ. За дамба найдан тэжээж үг гэж байсан тийм ээ. Тэжээж үг гэж. Тэрний үгсийг өгөхтэй зэрэг чой найва жэс жуганы гэж. Ном оршилсныг даган ордог нь номын онол тэр ямагтаар төрлөхүйтэн нугуудад дээдийн номыг илтэд үйлдэхийн хүч байгааг мэдээд ямар мэт онсны дагуу үзүүлсэн дор даган орох болоо гэж. Ном орсны даган орно гэдэг нь юу хэлж байна вэ гэхээр номыг дагуу гэж онсон буюу мэдсэн тэр ямагтаараа гэж. Өөрөө бол номыг мэдчихэд ном гэдэгтэр юу тавих вэ гэхээр зэрэг чинь ганцгийн дагнууд тийм ээ дэшин жочоо амар тасагж үдэг энэ төр байх нь шүү дээ. Нөгөө нэг дөрвөн үнний 16 ялгамжаа гэж байдаг шүү дээ тийм ээ. Дэшин ч амар тасагж үдэг. Тэгээ гол нь дондомын чой гэдэг ганцгийн дагнууд донд энэ төр тавих нь. За тэдгэрийг бол дагуу гэж мэдчихэд тэгээ тэр ямагтаар живүү намда төрлөختн нугуудад тэр дээдийн номыг илтэд үйлдэхийн хүч байна гэдгийг нь мэдээд тэгээд өөрөө ямар мэт онсныхаа дагуу ийм маа гэд үзүүлэхтэй зэрэг нөгөө сонссон улсууд нь бол энэ чинь үнэхээр үний юм байна шүү гэж түүнд жэс жугаа даган орж байгааг л дижээ жуг гэж хэлээд байгаа маа гэж. За шанжис чир нин зэвэр жидваны жимба буудан жиндаггис чойгсог дэрва уугч. За бусад бэр чир ихтэй зэрэг гаднаас нэгүүлсэнгүйгээр үлддэг нь гэж. За бусад бэр гаднаас нэгүүлсэнгүйгээр үлддэг нь. Өөрөө дотроос ном хийж яхад бусад бэр гаднаас бас нэгүүлсэнгүйгээр тэтгэж байвал тийм ээ. Хоол унд хувцсанаар энэ тэтгэж байвал бас
шашин одоо бас нэг цогцлохын шалтгаан, ном бүтээхийн цогцлохын шалтгаан юм өстэй. Тэгэхээр зэрэг бусад байр гаднаас нэгүүлсэнгүйгээр үйлдэнэ гэдэг нь жимба бодон гэж өгөөчн болон өгдгийн эзэн бээр номын хувцас тэргүүтнийг өгөх болоо гэж. Номын хувцас тэргүүт нь одоо нэг ном бүтээж байгаа хүнд бас нэг түнжин байх шүү дээ, тийм ээ. Чойг байхгүй бол яад ном бүтээх вүлээ, тийм ээ. Цагаас аваа сахиж байгаа гэлэн хүн өтер бол ном товц байх хэрэгтэй, тийм ээ. Тэгээд бүтээл хийж байгаа хүн чинь хоол унд байх хэрэгтэй. Одоо ялангуяа аг тарны одоо юм дээр бол хонх очир тэргүүтээс авахулаад ёжд байх хэрэгтэй. Гэх мэтийн тэр нэг ном бүтээхийн нэг түнжингүүдийн гадна талаас нь өгдөг тийм нэг жандаг байх хэрэгтэй л гэж. За дээн А1 тэр тав нь бусдын үндсэнд байх хийгээд номыг бүтээхийн хувь шалтгаан мөн учраас шанжир гэсэн юм аа гэж. Шанжудлаа ёдвисна шан чойдвийн чажин юм байснаа жорвоо. Тэгээ нийлүүлээ шанжир гэсэн юм аа гэж. Дандаа бусдын үндсэнд л байх нь шүү дээ, тийм ээ.